За сайн бацхан хүүхдүүдээ багш нь өнөөдрийн хичээл дээр нэгэн зөөрүүгийг бичсэн байна. За ингээд багш нь өнөөдөр энэ зөөрүүгээ хэрчмэл үзүүлэнгээр авчирсан байна. Миний хүүхдүүд эхний ажил бол энэ зөөрүүгийг харж байгаад зөв дараалд оруулаарай. За одоо бүгдээрээ зөв дараалд оруулъя. За юу гэж нөхөр биш, ууралсан болгон. Инээсэн болгон дайсан биш гэсэн байна. За та нар алийг ихэнд нь байгаа гэж бодож байна. За зөв дараалд оруулахад хамгийн ихэнд мэдээж нэг асуудал нь томоор гэснийгээ төрүүлээд авчдаг тийм ээ. За ингэж цаг очдог. За жишээлх юм бол инээсэн юу ээж болох вэ? Зүйтэй болгон хоёр одоо. Тэгэхээр нэг болгон нь орох юм шүү дээ. Инээсэн болгон юу ах вэ? Нөхөр биш гэж оруулж байна. За маань найз нөхд миний инээж байгаа надад сайн хандж байгаа болгон надад сайн байна гэсэн санаа мөн байна уу? За тийм утгаар оруулсан юм тийм ээ. За ууралсан. За томоор гэсэн учраас багш нь мөрийн ихэнд авчирлаа. Ууралсан болгон дайсан биш. Хичнээн ууртай уцаартай, хичнээн чамд хатуу хэлсэн ч гэсэн тэр чиний төлөө байх магадлалтай гэсэн санаа гаргаж байна тийм үү? За ингээд багш нь өнөөдрийнхөө хичээлээр та нарт их өгүүлбэр зохиохдоо утга, эсрэг утгатай үгийг найруулгад оновчтой хэрэглэх гэсэн сэдвээр хичээл заах гэж байна. За ингээд өнөөдөр бүгдээрээ ойролцоо ба эсрэг утгатай үгийн утгыг тайлбарлан зөв хэрэглэн өгүүлбэр зохиож сурнаа. За ингээд өнөөдрийн онцлогоо тавиад миний хүүхдүүд нэгдүгээр ажил. За энэ зүйрцсэн үгээ бичээд авъя. За одоо энэ зүйрцсэн үгдээрээ багш нь утгыг тайлбарлсан тийм ээ. За ингээ харж байхад за эхлээд инээсэн гин эсрэг утгатай үг нь юу юм шиг вэ? Юу гэж бодож байна та нар? Инээсэн. За инээсэн гэдгийн эсрэг утгатай үг нь бидний зөөр үг дээр бол ууралсан байна тийм ээ. Ууралсан. За тэгвэл ууралсан. За тэгвэл цөмөрөө ойролцоо утгатай үг нь бол инээсэн. Юу гэж болох вэ? Инээх. Мишээх. Баясах. Юу гэж болох вэ? Инээх, мишээх, баясах, хөөрөх. За ойролцоо утгатай үг гэдэг маань энэ үгийг нөгөө үгээрээ солиход утга нь өөрчлөгддөг тий. Баяссан болгон нөхөр биш байж болохоор тий. Хөөрсөн болгон нөхөр биш гэсэн санаа. Тэгэхээр энэ үгийн энэ зүйцсэн үгийн маань үндсэн утга алдагдахгүй байгаа учраас эдгээр нь юу вэ? Ойролцоо утгатай үг. Ойролцоо утгатай үг. Тэгвэл үүний эсрэг маань ууралсан гэсэн үг байна тийм үү? За бас нэг эсрэг утгатай үг нь бидний зүйцсэн үг дотор юу байна? Сайн байна. Нөхөр. Дайсан. За багш нь ер нь юу эсрэг утгатай үгийг тэмдэглэхдээ ялгаатай гэдэг энэ тэмдгээр бас тэмдэглээд байдаг ангийнхандаа энэ ялгаатай гэсэн тэмдгээр тэмдэглэждэг. Ойролцоо утгатай бол ойролцоо гэсэн энэ санаагаар бас ингэж тэмдэглэдэг юм байна. Та нар өөрсдөө багшийнхаа зааснаар тэмдэглээрэй за. За нөхөртэй ойролцоо утгатай үг юу гэж болох вэ? Жишээлх юм бол нөхөр анд байж болно өөр найз байж болно тийм ээ. Найз нөхөр байж болно, найз байж болно, анд байж болно. Өшөө зөндөө байгаа манай хүүхдүүд олоод бичээрэй тийм үү? За мөн багш нь яагаад энэ үгийг ингэж тодруулсан байгаа юм бол за үүнийхээ зөв бичгийн дүрмийг тайлбарлая тийм ээ. Ууралсан. За уур гэдэг үеэ зурдаг үйл үг үүсгэх ил даврыг залгасан байна тийм ээ. За энэ тохиолдолд хэрвээ долоо буюу ихшид гээгүүлчээр төгссөн үгэнд үйл үг үүсгэх ил даврыг залгахад ихшгийг ард нь жиргэлдэг. За энэ нь юу гэсэн үг гэхээр ихшигт гээгүүлч гэдэг маань ямагт ихшигтэй бичигддэг учраас тийм ээ. Уурал. За мөн нэр үгэн дээр шууд үеийн нөхцөл залгадаггүй. Тийм учраас одоо энэ маань үйл үг болсон. Үйл үг болсон учраас үйл дээрээ үеийн төгсөх нөхцлөө авч байна тийм үү? За ингээд ууралсан. Эхлээд бид утгыг тайлбарлалаа. Одоо энэ дотор байгаа үгсийнхээ зөв бичих дүрэн болон ойролцоо эсрэг утгатай үгийг оллоо. За ингээд манай хүүхдүүд бас тэмдэглээд бичээд аваарай.
За бичсэн баг. За ингээд багш нь дараагийн нэгэн зөөрөгийг гаргаж тавья. За юу ямар зөөрөө багш нь авсан байна? Авах бол уулын чинээ боловч чамлна. Өгөх бол хуруун чинээ боловч харамлна гэсэн байна. За ингээд ажиллаад байхад багш нь энэ зөөрөг дотроос дандаа эсрэг ойролцоо эсрэг утгатай үг зэрэг орсон үгсийг авсан байгааз тийм байна тийм ээ. За энэ зөөр зүтсэн үгнийхээ утгыг цөмөрөө ярилцъя. Авах нь уулын чинээ. Авахта уулын чинээ том тийм ээ. Уулын чинээ гэдэг нь том гэсэн санаагаар орж байна тийм үү? Том юм авч байгаа ч гэсэн түүнийг чамлаад байгаа юм шиг. Өгөх нь за буцаад хүнд өгөхөөрөө хуруун чинээ буюу жижиг гэсэн санааг агуулж байна тийм ээ. Жижиг юм өгж байгаа мөртлөө харамлаад өхмөөргөө санагдаад байгаа. Ийм санааг хэлж байна тийм үү? Өөрөө авах болохоор авдаг, өгөх болохоор өгч чаддгүй гэсэн санааг энэ зөөрдсөн үг маань илэрхийлсэн байна. Ингээд за багш энэ эхний зөөрдсөн үг шигээ цөмөрөө юу хийх вэ гэхээр эхлээд энэ дотор эсрэг утгатай үг нь эсрэг утгатай аль нь вэ? Тодорхойлох хоёр зэрэг тавьж байгаа бичнэ. Мөн түүнийхээ ойролцоо утга нь аль нь вэ гэдгийг бас тодорхойлох хоёр зэрэг тавьж агаад бас бичээрэй хүүхдүүдээ. За үүндээ хоёр мөрөнд гээд дараалуулаад бичиж болно. За мөн багш нь өөртөө амрахнаар тулгуур тохиолгоод ингээд ч юм уу ингээд авчдаг юм а гэж багш нь ярьж ирсэн тийм ээ. За ингэж болно. За ялангуяа бид нар математик дээр бас ингэж үздэг учраас тийм ээ. За ингээд биччихээрэй. За тэгвэл одоо энэ хичээлийн маань нэг үгийг багш нь гаргаж ирсэн байгаа. За жишээлх юм бол харамлна. За харамлна гэсэн утгатай үгэн дээр ярилцъя зөмөрөө. Харамлна. Нэг л харамлаад санаа өгмөөргөө санагдаад байгаа юм байна тий. За тэгвэл энэ харамлаад байгаа энэ санаатай ойролцоо хилцэтгийг олъё. Ойролцоо хилцэтгийг бол. За энэ зөөрдсөн үгний маань гол санаа бол ер нь өгөхгүй харамлаад байгаа гэсэн санаа байгаа тийм үү? Тэгвэл энэ санаатай ойролцоо ямар хилц өгөөд байж болох вэ гэдгийг гаргаж ирсэн багш. За юу гэсэн бэ? Гар татах. За шууд нь юу? Гараа татаад авж байгаа байлоо? Үгүй тийм ээ. Гар татах гэдэг нэг л бас харамлаад өгөхгүй байх гэсэн санаа байгаа. Мөн гол нь харлах гэж ярьдаг тийм үү? Гол нь харлах. Нэг өгчөөд л араас нь харамсаал ингэж байгаа санааг хэлдэг тийм ээ. За тэгвэл мөн за нарийн даатах гэж бас байдаг. Ийм хилцэг бас байдаг тийм ээ. За нэг л өгмөөргөө өөрт илүү байгаа ч гэсэн тусламааргүй ч юм шиг тийм ээ. Санагдаад байдаг хүмүүс бий. Бас хорглоод болох гэсэн ийм хилцэгүүдийг харамлна гэдэгтэй утга дүүх юм байна. Энэ хилцтэй ойролцоо утгатай хилцэгүүд гэж нэрлэдэг. Ойролцоо утгатай хилцэгүүд. Алин ч нэгээр нь орлуулахад утгаа бол яах нь алдахгүй байх нэ. За ингээд хамгийн чухал нь хилц утгатай үгийг өгүүлбэрт оруулж утгаар нь ойлгох нь хамгийн чухал байдаг. За энэ дотроос энэ дөрвөн хилц үгийн аль наран ч болно. Аль нэгээр нь та нар өгүүлбэр зохиогоорой. За багш нь энэ үгээр өгүүлбэр зохионо. Та нар эндээс өөрсдийнхөө дуртайг сонгож өгүүлбэр зохиогоорой. За өгүүлбэр зохиох нь тухайн хилцийнхээ утгыг ойлгож байна гэсэн үг байгаа юм. За ингээд нэг өгүүлбэр зохио хийдүүлээ. За багш нь ямар өгүүлбэр зохиосон байна? Би найздаа тусалж чадаагүй дээ гол харлаад явчлаа гэсэн өгүүлбэр зохиолоо. Уул найздаа тусламаар байгаа тийм үү? Тэгсэн мөртлөө нэг л хармын сэтгэл хөдлөөд байсан байна. За багш нь энэ үгээр өгүүлбэр зохиосон байна. За тэгвэл үүний эсрэг болох ямар зөөрдсөн үг байж болох вэ? За харъя да хэдүүлээ. Мэдээж эсрэг нь юм чинь энэ бол харамлаад өгөхгүй байх санаа. Тэгвэл эсрэг нь юу яаж болох вэ?
өгж байгаа гэсэн өгсөн байна гэсэн үг тий. Өгсөн. За тэгвэл багш нь ямар утгыг авсан байна? Гар цайлгах гэсэн хэлцэх утгыг авсан байна. Тэгвэл энэ харамлаад байгаа энэ гар татахын эсрэг утгатай хэлцэн юу байна вэ? Гар цайлгах байж болох юм байна тийм ээ. За гар цайлгах. Үүгээрээ бас өгүүлбэр зохиож олно. За тэгвэл гар цайлгах гэдэг нь бол юу гэсэн санаа вэ? Юм өгөх гэсэн санаа тийм ээ. За энэ нь бол өгөхгүй байх, харамлах гэсэн санаа эсвэл энэ нь юм өгөх гэсэн үг байна тийм үү? За багш нь тэгвэл эсрэг утгатай хэлцгийг шууд гаргаад ирсэн учраас та нар юу хийх вэ гэхээр энэ үгээрээ өгүүлбэр зохиож чинь. Мөн гар цайлах гэдгээр ойролцоо утгатай хэлц үгийг олж чинь. Түрүүний харамлын гэдэгтэй гар татах, гол нь харлах, нарийн даатах, хорлоо тоолох гэдэгтэй адилхан гар цайлах гэдэгтэй ойролцоо утгатай үгийг олж чирээ. За үүнийг хаана хийх юм бэ? Дараа нь сургалтын хичээлийнхээ дараа гэртээ хийх нь тийм үү? За үүний дараа багш нь бас нэг юм үг авсан байна. Урмыг хуглах. Ийм хэлц утгатай үгийг авсан байна. За энэ бол багшийнх нь 3 дахь хэлц утгатай үг байлаа. Урмыг хуглах. За утгыг та нар юу гэж бодож байна? За утга нь хүсэл зоригийг мохох, зориггүй болгох гэсэн санаа байна тийм ээ. За урмыг нь хуглах. За энэ хэлц үгийг багш нь бас ойролцоо утгатай хэлцүүдийг олж итсэн байгаа. За үүнийг багш нь энэ гэрт бас даалгаварлаж өгч байгаа юм байна. За урмыг хуглах гэсэн энэ хэлц үгэнтэй маань ойролцоо утгатай ямар үг байж болох вэ? Жохон бодъё. За юу вэ? Хүний сайхан сэтгэл рүү ус хийх гэсэн санааг багш нь гаргаж тавьсан байна. Хүний сайхан сэтгэл рүү ус хийх. Сэтгэл рүү ус ингээд шууд утгаараа бол хумтай ус юм уу, аяхтай ус барьж аваад хийхийг хэлж байгаа илүү. Үгүй тийм ээ. Хэлц утга нь дандаа далд санаа агуулсан байдаг тийм үү? Сайхан сэтгэл рүү ус хийх гэсэн байна. За мөн ийм хэл утгатай үг байна. Өрөвдөхөд өр өшөглөх гэж байна. Өрөвдөхөд өр өшөглөх гэдэг юм. За хичнээн сайхан туслаад дэмжиж явж байхад түүнийг тоохгүй байх гэсэн санаа байна тийм үү? Энд. За мөн итгэл хүсэрдүүлэх. Итгээд найдаад за хичээлээ хийчих байхаа миний хүү гэд бодож байтал хийгээгүй байх нь шүү дээ тий. За энийг хэлэх нь байна. За мөн сэтгэл ээдүүлэх гэдэг хэлц үгийг авсан багш нь. Ээдэх, сүү ээдэхийг бид нар мэднэ тийм ээ. За сүү ээдэж байгаа. Яадаг лээ? Гашилсан гэж ярьдаг тий. Гэтэл хүний сэтгэл бас тэгж ээддэг байх нь. Маш их найдаж итгэж байсан хүн хэрвээ урмыг хуглах юм бол бас хүний сэтгэл ингэж ээддэг байх нь байна. За ингээд багш энэ урмыг хуглах гэсэн үгнийхээ ойролцоо утгатай хэлц утгуудыг нь оллоо. Та нар гэртээ бол яах нь вэ? Эсрэгээрээ ямар хэлц үг байж болох вэ? Урмыг хуглах гэдгийн эсрэг хүсэл зоригийг нь мохоож зориггүй болох гэсэн бол түүнийг дэмжих тийм ээ? Дээш нь өөдөн татах гэдэг санааг агуулсан эсрэг утгатай хэлцийг та нар гэртээ олж бичих юм байна. Одоо бүгдээрээ үгээрээ өгүүлбэр зохиоё. За багш нь ямар өгүүлбэр зохиосон бэ? Өвөө маань надад хүний сайхан сэтгэл рүү ус хийх муухай шүү гэж загсан гэдэг өгүүлбэр багш нь зохиосон. За та нар энэс аль наар нь өгүүлбэр зохиож болж байна? Өөртөө дуртай үгээрээ өгүүлбэр зохиогоорой. За мөн магнайт тэнийх. За багш нь одоо 4 дахь хэлц үгээ авлаа тийм ээ. За магнайт тэнийх. Маш их баярлах тийм ээ. Маш их баярлах гэсэн санаа юм байна. Тэгвэл магнайт тэнийх гэдэг нь маш их баярлах, хөөрөх гэсэн санааг агуулж байна тийм ээ. За бас энэ тухайн үгнийхээ утгыг мэдж байгаа бол түгээ өгүүлбэрт оруулж бас өөрсдийгөө шалгаж байгаараа тий. За үүнтэй ойролцоо утгатай үг нь юу гэж болох вэ? Нар гарах. За нар гарах. Миний нар гарлаа гэж ярьдаг. Хүү маань ирж ээжийнх нь нар гарлаа. Их баярсан байна ээж нь тийм ээ. За магнаа хагартал баярлах. Миний хүү өнөөдөр хичээлдээ сайн байсан учраас ээж нь магнаа хагартал баярлсан. Ээжигээ баярлуулсан юм байна тийм ээ. Хөл газар хүрэхгүй байх. Би их орондоо ирсэндээ хөл газар хүрэхгүй
баярлсан гэсэн санаа нь тийм ээ. За тэгвэл үүгээрээ багш нээс магнаа тэнийх гэдэгтээ ойролцоо утгатай хэлцүүдийг олж бичлээ тийм үү. За ойролцоо утгатай хэлцэл нь эсрэг утгатай хэлцийг манай хүүхдүүд гэртээ хийх ёстой байгаа. За багш нь ийм өгүүлбэр зохиосон байна. Хүүгээ сургуулаа амжилттай төгссөнд ээж минь магнаа хагартал баярлав. За үүний эсрэг юу гэж болох вэ? Та нар юу гэж бодож байна? Уйтгарлах, гониглах, гомдох байж магадгүй тийм ээ. Баярлахын эсрэг. За энэ бол маш их баярлах гэсэн утгатай байсан бол үүний эсрэг санаа нь гомдож гонихыг хэлэх нь тийм. За тэгвэл үүн дээр багш нь ямар хэлц утгатай үг авсан гэж бодож байна та нар? Илгээ эвгэх. За та нар ийм хэлц утгатай үг сонсч байсан баг тийм. Магнаа тэнийх гэдгийн эсрэг утгатай илгээ эвгэх гэсэн үг байна. За илгээ эвгэх нь уйтгарлаж гуниглахыг хэлээд байна тийм ээ. Эдгээр энэ хэлц утгатай үгнүүдийг өгүүлбэрт оновчтойгоор бас хэрэглэж болно. За энэ хэлц утгатай үгийг маш сайн хэрэглэмэл монгол хэлний үгийн баялагч нь нэмэгдэж үгсэн сан нэмэгдэх юм байгаа хүүхдүүдээ. Маш олон гоё баялаг хэлээрээ ярьж сурцгаахад эсрэг утгатай ойролцоо утгатай үгийг сурах нь хамгийн чухал байдаг. Одоо үүгээрээ бас өгүүлбэр зохиож болно. За багш нь ийм өгүүлбэр зохиолоо. Болд санаа алдан. Илгээ өвхөн суух нь харамсалтай. Болд ямар нэг юм гомдсон юм болов уйтгарлсан юм байна тийм ээ. Тэгвэл одоо та нарт багш нь өөртөө бие даан хийгэрээгээд хэдэн хэлц утгатай үгсийг олсон байгаа. За хэлц үгсийг уншаад ойролцоо утгаар нь холбож бичих юм аа. За эхлээд манай хүүхдээ сайн харчих. Бичиж хэрвээ амжихгүй бол дугаарлаад бичсэн ч болно бас тийм ээ. Тэгээд 1 2 3 4 5 гэчихэд энд нь цэг тавьчих болно. Дараа нь нөхөд бичиж чинь тийм ээ. Ингэчээд хооронд нь холбож бас болно шүү. Ингэж холбочоод дараа нь үгсээ бичиж бас болно. За одоо цөмөрөө ярилцаад зэрэг хийцгээе. За нүдний гин гэдэг юу гэж бодож байна та нар? Ховор гэсэн утгатай санаа байгаа тий. Нүдний гим ховорцсон байхгүй байгаа олж хайх тийм зүйл гэсэн үг шүү дээ тийм үү? Тэгвэл энд алинтай нь таарах бол аль хэлц утгатай нь таарах бол за багш нь юу гэсэн байна? Өдрийн од шиг гэдэгтэй холбосон байна. Өдрийн од шиг гэдэг нь за уул нь өдөр бол од байдгүй байдаг. Нарны гэрэлт бүдгрээд бидэнд харагддаг. Тийм ховор байдаг учраас ховор юмгаас өдрийн од шиг гэж хэлдэг тийм ээ. За тэгвэл нүдний гим гэдэг маань өдрийн од шиг гэдэг хэлц утгатай ойролцоо утгатай юм байна. За дараагийнх нь тэмээ ямаа хоёр шиг гэж байгаа тийм ээ. За цөмөрөө шууд утгаар нь бодъё. Ямаа ямар вүлээ? Жижигхэн юмд. Тэмээ том амтан тийм ээ. Ялгаатай гэсэн санааг агуулж байна тийм ээ. Маш ялгаатай зүйлийг хэлэх нь тэмээ ямаа хоёр шиг гэж ярьдаг тийм ээ. За тэгвэл за арын баганд байгаа үгснээс аль нь ялгаатай юм шиг санагдаж байна. Өдөр шөнө хоёр шиг. За өдөр шөнө хоёр тийм ялгаатай байдаг бахна шүү дээ тийм үү? За дараа нь нэг тэрний хоёр дугуй гэж ярьдаг. За тэрг нь хоёр ижил дугуйхаар хоёулаа зэрэгэл явж идэг тий. Тэр хоёр хоёулаа өнгөрөхгүй бол тэр тэрийг урагшаа явах уу? Явахгүй шүү дээ. Тэгэхээр ямар санаа агуулж байна? Ижилхэн гэсэн санааг агуулж байна тийм үү? Утга нь тэр санааг энэ үгээр орлуулсан байна тийм үү? За тэгвэл энэ ижил гэсэн дараагийн багнад ямар үгтэй холбогдохоор юм бэ? Таарсан, таар шуудаа гэсэн байна тийм. За нэг жоохон бухимдахаараа үгүй таарсан, таар шуудаанууд гэд хэлдэг тийм үү? Яг ижилхэн хоёр нөхөр байна штэ гэсэн санааг илэрхийлж байгаа юм байна шүү. Тэгэхээр нэг тэрний хоёр дугуй гэдэг маань таарсан, таар шуудаа гэдэгтэй холбогдож байгаа юм байна. За үүний дараа амаа урах шахах гэсэн утгатай үг байна. Их олон юм ярьдаг тий бодлогүйгээр маш их юм ярьдаг хүмүүсийг хэлдэг байна шүү дээ. За тэгвэл энэ юутай холбоотой байна? Над хамар доорх хагархаага хямдараа гэд зарим хүмүүс хэлж байдаг тийм ээ. Түүнтэй холбогдож байна. За тэгвэл тэмээ ямаа гэх тэмээ ямаа бас л ялгаатай гэсэн санаа. Энэ бас зөрүү түүнийг хэлдэг юм байна. За энэ нь буруу ишилсэн сүхшиг. За энэ үйлдэл нь ганцын юу юм лээ? Хэлц тутаа. Сүхийн буруу талаас нь хийгээд байвал яав? Болохгүй шүү дээ тийм ээ. Зөрүү түүнийг хэлж байгаа юм байна. За ийм маягаар
манайх саяын хэлцэх тухтай үгнүүдэд ойролцоо утгаар нь холбосон баг. За эндээс аль нэг хэл зүгээрээ цөмөрөө өгүүлбэр зохиоё. За өгүүлбэр чи зөв оновчтой оруулж чадчихвэл тухайн хэл зүгийнхээ утгыг зөв гаргаж ийна гэсэн үг байна. За багш нь яг энэ цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ийм өгүүлбэр зохиосон. Манай улсад COVID-19 өвчлөл гарахад маск зүгээгүй хүн өдрийн од шиг байсан гэж. Ямар байсан гэж? Бүх хүмүүс масктай байсан. Маскгүй хүн байгаагүй. Ховор байсан шүү гэсэн санааг гаргасан юм байна, тийм үү? За та нар энэ саяын зүүр өгнөөсөө аль нь харамч өөрт таалагдсанараа өгүүлбэр зохиож болно. Үүний дараа багш нь бие дааж хийх даалгавар өгнө. За эхлээд бид гэртээ гар цайлах гэдэгтэйгээ ойролцоо тухтай хэлцүүгийг олж ичнэ. Мөн урмыг хугалах гэдэг хэлцүүхтэйгээ эсрэг хэлц тухтай үгийг олж ичих хэрэгтэй байгаа. За үүний дараа дараах багш нь орлсон хэлц утгатай үгсийг ойролцоо хэлцийг нь бичиж өгүүлбэр зохиох юм байна. Яг үүншгээ ойролцоо хэлцүүдийн гэж бичээд дараа нь өгүүлбэр зохиох юм байгаа шүү. Ингээд хэлц утгатай үгийг эсэргэлцэх ойролцоо утгаар нь бид олж сурлаа, тийм ээ. За ингээд дараагийн хичээл дээр багш нь өмнө заасан 3 хичээлийнхээ дагуу сонсголын цээжлэг хийх байгаа. Ингээд цээжлэхийнхээ дагуу цөмөрөө дөрмөө ярилцсан. Тэгэхээр манай хүүхдүүд хичээлээ бэлтгээд бэлэн сууцгаагаарай. Багшийнхаа заавраар хийцгээе шүү. За өнөөдрийн хичээлд сайн оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.